За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хэсэгчлэх интегралчлалын хичээлийг оръё. За бид нар синхрон хичээл буюу шууд толгуурлын хичээл дээр хэсэгчлэх интегралчлалын томьёог өгсөн тий. Интеграл тэмдгийн дор уу гүрчгэн dv гэсэн ийм хэлбэртэй интеграл байх юм бол уу dv2-оор үржээд хасах нь интегралийн тэмдгийн дор уу v du-гээ сольж интеграл авнаа гэд заасан байгаа тийм ээ. За үргэлжлүүлээ үзье цөмөрөө. За одоо энэ гурван бодлогыг бодож үзье. А-р бодлого маань болохоор x-ийг үржих нь косинус 2x-ээс интеграл аваарай гэсэн байна. За ер нь бол гурван төрлийн интеграл хэсэгчлэх интегралыг бол ашигладаг. За энэ долоор болохоор аль болохоор уламжлал аваад яах нь алга болдог. Эсвэл багасдаг. Тийм тоогоо dv-д аваад харин интеграл авахдаг зүйлээ яах нь аль болохоор уламжлал авдаг зүйлээ бол уудаа аваад интеграл авахд яах нь авагддаг зүйлээ уу dv-д авдаг. За жишээлбэл одоо интегралийн тэмдгийн дор бол x-ийг үржин косинус 2x байгаа байхгүй. Тэгэхээр x маань бол уламжлал аваад алга болдог, байхгүй болдог. Эсвэл учраас уудаа яах нь авч өгч байна. Хараад энд уудаа x-ийг авч өглөө. Харин dv-д бол интегралийн тэмдгийн үлдсэн хэсгийг буюу 2x dx яах нь авч өглөө. За тэгвэл одоо уугийнхаа хоёр талаас уламжлал авна. За юугаар уламжлал авах вэ гэх юм бол x-ээр уламжлал авна тийм ээ. Тэгэхээр уугаас уламжлал авахаар dv тэнцүү x-ээр уламжлал авахаар 1 буюу юугаар уламжлал авсан тэрийг нь хойно үржиж өгнө. За тэгэхээр dx бол таарна тийм. За одоо dv-ийн хоёр талаас интеграл авна. Тэгэхээр дифференциал интегралийн тэмдэг алга болохоор v маань яах нь дангаараа үлдэх нь тэнцүү косинусын интеграл маань синус гэдэг. Гэхдээ цөмөрөө өмнөх хичээл дээр цөмөрөө давхар функцийн интеграл гэдэг хэлбэр дээр яах нь үздсэн байгаа тий. Энэ косинусын арын илэрхийлэл маань 2x байгаа учраас энэ хоёрын тоод нь яах нь хувааж өгдөг. Тэгэхээр 2-1-ийг үржих нь синус 2x гэсэн интеграл болох нь. За ингэснийхаа дахиад нөгөө томьёогоо харангуут уу v2-ын оронд үржээрэй гэсэн юм. Тэгэхээр уу v2 буюу энэ хоёр цэнхрийгээ яах нь үржлээ. Хасах нь интеграл тэмдгийн дор v-гээ d-гаар үржүүлэх. Тэгэхээр энэ цэнхэр энэ чирнэл ягаа хоёрыг үржих нь тий. Тэгэхээр ингэж тэг тэмдгийн дагуу үрждэг байх нэ. За тэгвэл одоо уу v2-оор үржихээр x-ийг үржих нь 2-1 синус 2x хасах нь. За энэ 2-1 маань интегралийн тэмдгийн өмнө гарч байна. Интеграл синус 2x-ийг dx-ээр үржихээр ийм бол таарах нь. За тэгэхээр яг нэг тэг тэмдгийн дагуу үржиж хоёр хөхөө үржлээ хасах нь хөх ягаан хоёроо дээш нь үржлээ. Ийм ингэж үрждэг байх нэ. За ингэнгүүт дараа нь ямар үйлдэл болох вэ гэх юм бол ерөөсөө бид нар нөгөө нэг синусыг мөө тригонометрийн функцийг ямар нэгэн x-ээр үржиж байгаа шууд интеграл авч чадахгүйсэн тий. Тэнгүүт одоо гарсан интеграл маань яасан бэ нэг бол x-ээс яах нь чөлөөлөгдсөн байна. Дан тригонометрийн функцийн интеграл болсон. Тэгэхээр өмнөх хичээлийн дагуу шууд синус 2x-ийн интегралыгаа цөмөр авчиж чадна гэсэн үг. За уртлын интеграл маань хэсэгчлээд гарсан учраас энэ бол интеграл авахдсан. За тэгэхээр юу бол таарах нь x-ийг 21 үржих 21 x үржих синус 2x хасах нь 21 үржих нь. За дахиад синусын интеграл маань хасах косинус x байдаг. Мөн хойдолт нь аргумент нь болохоор 2 таагаа юм чинь урд нь 2-т яаж өгөх хувааж өгнө. Энийг цөмөр өмнөх хичээлээр үтсэн байгаа тий. За ингэчвэл манай интеграл маань юу болох вэ гэх юм бол x-ийг үржих синус 2x хуваах нь 2 дээр нэмэх нь хасахын нэмэх 4-1 косинус 2x нэмэх нь c хэлбэртэй интеграл болох нэ. За одоо 3 дахь v хэлбэрийн интегралыг авч v хэлбэрийн интеграл маань бол ямар хэлбэртэй интеграл байна вэ гэвэл интеграл доторх илэрхийлэл маань нөгөө нэг натурал логарифм 3x dx байгаа байхгүй юу. Тэгэхээр уламжлал авахгүйдэг натурал логарифм бас. Харин интеграл шууд авах боломж яах вүлээ? Байхгүй. Ийм төрлийн интегралыг яаж авах вэ гэвэл уудаа нөгөө уламжлал авч болдог натурал логарифм 3x-ээ орлуулчихна. Харин dv-д явах бол үлдсэн dx-ээ орлуулчихна. Тэгэхээр хэсэгчлэг интеграл гэдэг маань ер нь интегралийн тэмдгийн сошгыг л хоёр хуваах нь ш. У dv гэж хоёр хэсэгт хуваах нь. За тэгэхээр уудаа аль болохоор уламжлал авах үздэг. dv-д интеграл авч болдгоо үзэх. Тэгэхээр цөмөрөө натурал логарифм 3x-тэй уугаа авлаа, dv-д dx авлаа. За натурал логарифм 3x-ээс уламжлалыг авъя. Тэгэх юм бол нэгийг хуваах нь 3x боллоо. Үржих нь дахиад 3x буюу аргумент нь давхар функцээс уламжлал авахаар 3-аар үржиж өгнө. Тэгээд юугаар уламжлал авсан? dx-гээ бичиж өгнө. За харин dv-гээ dx-ийн хоёр талаас интеграл авангууд шууд интеграл дифференциалын тэмдэг устдаад v тэнцүү x болчихлоо.
За тэгэхээр энэ дээдлийн нөгөө улаан хэсэгчлэг интеграл томьёор О, В хоёроо үржирэ гэж байна. Тэгэхээр хоёр цэнхрээ үржлээ. Хасах нь интеграл дотор В, Д, О хоёроо үржирэ. Тэгэхээр дээш нь О, Д, О хоёроо үржих тэг тэмдгийн дагаваараа хоёр цэнхрээ үржлээ, цэнхрийга жирнэл ягаатгаа үржлээ. За ингэж интеграл авах нь. За тэгэхээр юу болох вэ? X-ийг үржих нь натурал өрөөхөн 3x хасах нь интеграл 3-ны 1x-ийг 3-аар үржих 3-ын x-ний 1-ийг 3-аар үржих чинь 3-ыг хуваах нь 3x-ийг үржих нь v чинь өөрөө x dx байгаа. Тэгэнгүүт энэ 3 маань энэ 3-тайгаа x маань x-тэй ороочвол дифференциал интеграл 2 маань ганцхан үлдэх нь тийм ээ. За тэгэхээр юу болох вэ? Интеграл дифференциал маань уруу уулах учраас шууд dx маань болох нь шүү дээ. Тэгэхээр манай хариу маань x-ийг үржих нь натурал өргөн 3x-ээс хасах нь x нэмэх нь c хэлбэртэй интеграл байх нэ. За одоо дараагийн нэг төрлийн интегралыг харъя. За энэ интеграл маань тодорхой интеграл юм те. Доод хэл маань яах нь 1, дээд хэл маань яах нь 3 байна. 3x үржих нь натурал өргөн x dx байна те. За а хэлбэрийн интегралаас юугаар ялгаатай юм бэ гэвэл энэ чинь нөгөө нэг энэ а хэлбэрийн маань x косинус x 2 маань бол хоёулаа уламжлал авч болдог, хоёулаа интеграл авч болдог гэсэн. Гэтэл c хэлбэрийн интеграл маань болохоор 3x-ээс бол уламжлал интеграл хоёулангийн авч болдог. Харин натурал логарифмаас бол яах нь уламжлал авч болдог интеграл шууд авах томьёогийн одоохондоо цөмөр үзээгүй байгаа тийм ээ. За тэгвэл ийм хэлбэрийн интегралыг яаж боддгийг цөмөр авч үзье. За c хэлбэрийн интегралыг бодъё. За хэл нь 1-ээс 3-ын хооронд 3x үржих натурал логарифм x. За одоо тэгэхээр dv 2-той хуваах хэвээр тий. dO dv 2-той тий. Уудаа аль болохоор уламжлал авах үздэг. Тэгэхээр цөмөрөө уудаа натурал логарифм x тий. Үлдсэн 3x-ийн үржих нь dx-тэй болохоор dv-г авч. dv-г. За тэгэхээр интегралийн тэмдгээс хойших илэрхийлэл 2 хуваах гэсэн үг шүү дээ. За тэгэхээр уугийнхаа хоёр талаас уламжлал авлаа. dO тэмцүү. Натурал логарифмын x-ийн уламжлал маань 1-ийг хуваах нь x. Юугаар уламжлал авсан? dx гэдээ ард нь заавал үржих нэ тий. За dv-д болохоор 3x болсон. 3 энэний хоёр талаасаа интеграл авчвал v тэмцүү 3x квадратыг хуваах нь 2. Нөгөө зэргийн интегралийн зэрэг дээр нэгийг нэмээ гарсан зэрэгт нь хувааж байгаа шүү дээ. За одоо нөгөө O dv 2 үржих уу? Яг тэг тэмдгийн дагуу энэ хоёр хөхөө үржлээ. Энэ хөхөөгөө жирнэлийн гаантай үржүүлээд хасах нь тэ томьёо хяны дагуу. За тэгэхээр юу бол таарах вэ? 3x квадратыг хуваах нь 2-ыг үржих нь натурал логарифм x маань. За энэ маань нөгөө тодорхой интеграл учраас хилээ тавина. Хил маань 1-ээс 3-ын хооронд. За 1-ээс 3-ын хооронд. Хасах нь за интегралийн тэмдгээ тавилаа. 1-ээс 3-ын хооронд одоо v dO-га үрчин босоо огтой байгаа тийм. Тэгэхээр 3x квадратыг хуваах нь 2-ыг үржих нь 1-ийг хуваах нь dx бол таарлаа. За одоо цөмөр яах вэ гэвэл дээд хилээ 3-аа орлуулад хасах нь доод хил 1-ээ орлуулаад хасна тийм ээ. За тэгэхээр 3-аа орлуулахаар 3-ыг үрчин 3-ын квадратыг хуваах нь 2, үржих нь натурал логарифм 3, хасах нь доод хил 1-ээ орлуулаа. 3-ыг үржих нь x-ийн хооронд 1-ийг орлууллаа. 1-ийн квадрат хуваах нь 2. Үржих нь натурал логарифм 1. За одоо энэ интегралийн тэмдгийн хойтлоо 2-ны 3 бол тогтмолтой учраас уршаагаар үржих чинь. Тэгэнгүүт x квадрат маань x-тэйг хураагдахаар x dx үлдлээ. За энэ маань тэгэхээр нөгөө нэг натурал логарифмоос чөлөөлөгдсөн. Шууд зэргийн интеграл учраас зэрэг аваад арчна. За энд мөн адил нөгөө натурал логарифм 1 чинь тэг байдаг. Логарифмын арын илэрхийл нэгтэй тэнцэх хүмүүс тэг байдаг. Тэгэхээр энэ ялгуур тэр чигтээ яах нь тэг болчих нь. Тэгэхээр уртлынх нь илэрхийлүүлдэг нь. Тэгэхээр 3-ын куб буюу 27 хуваах нь 2-ыг үржих натурал логарифм 3 хасах нь тэг хасах нь. За одоо энэ маань бол x интеграл маань x квадратыг хуваах нь 2 байгаа. Тэгэхээр уртын 2-ны 3 нь бол тогтмолтой нь үржих нь хил маань бас 1-ээс 3-ын орд. За эхлээд дээд хил 3-аа орлуулад хасах нь доод хил 1-ээ орлуулдаг тийм. За ингэчих юм бол юу болох вэ гэх юм бол натурал логарифм 3-ыг үржих нь 2-ны 27 хасах нь. За одоо дээд хилээ орлууллаа. 3-ыг үржих нь 3-ын квадрат хуваах нь 2 хуваах нь 2 бол. Хасахын нэмэх болно. Доод хилээ хасдаг учраас энэ өөрийнхөө хасах тэмдэг байгаагаа мартав. Тэгэхээр энэ маань яах нь нэмэх тэмдэгтэй болчихно тийм. Тэгээ 3-ны 2-ыг үржих нь 2-ны 1 бол таарлаа. За ингээд ижил хөөрөөгөө эмгэгдчих юм бол юу гарах вэ гэх юм бол 2-ны 27 натурал логарифм 3-аас хасах нь 4-ний 27 нэмэх нь 4-ний 3. За энэ хоёроо нэмчихэр чинь 4-ний 24 гарах юм байна тий. За 4-ний 24 гарах нь. За энийгээ нэмэх нь. За гих мэтлэн хэсэгчийн интегралыг яах нь авч үзэх нь асинхрон хоёр хичээл дээр бол хоёулангаас нь интеграл авч болдог, уламжлал авч болдог мөртлөө яг үржүүрээс нь уламжлал аваад
алга болохгүй тий доошлохгүй зэрэг нь буурахгүй ингээд шилжээд байдаг тийм хэсэгчлэг хинтраачлыг хоёрдугаар цэвчлэг дээр цөмөр яхна авч үзье.